Live Energy уулуурхай компани захирал Эрдэнэт хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн маань өчигдөр тэрээр Сумогийн их аварга даваг дөрж төслийнх нь 10 сая $10 өөрийн хувийн данс руу шилжүүлж завшилсан боловч өөрийгөө хохирогч мэтэр хэвлэл мэдээлэл хэрэгслэр тарааж байна гэжээ. Тиймээс энэ хэргийг шалгуулахаар арбитрийн шүүхэд хандсан гэдгээ хэлсэн байна. Онгор сар улсын хэмжээнд 4 аймгийн 9 суманд 11 удаагийн ой хэрийн түүмэр гарчээ. Тухайлбал Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Баян Түмэн, Баян уул, Матад, Сүхбаатар аймгийн Наран, Дайрганг, Хинтээ аймгийн Бэндэр зэрэг сум, нийслэлийн хан уул дүүргийн 11-р хороо, Богны ам зэрэг газруудад ой хэрийн түүмэр гарч, төмрийн улмаас 2 га ой, 39350 га хээр, нийт 39352 га талбайд түүмэр төрцжээ. Улаанборхон өвчний дэгдэлт буурахгүй байгаагаас эх 7 хоногт сургууль цэцэрлэгт хөл хорой тогтоогсон мэдээлэл зарим мэдээллийн сайтуудад гарсан. Тэгвэл News сегмент сайт энэ талаар халдвар төвчин судлалын үндэсний төвийн олон нийтэд харилцах албанаас тодруулсан юм. Улаанборхоноос болж хөл хорой тогтоох тухай огт яригдаг талаар мэдээлсэн байна. Ташаа мэдээлэл байна. Ил өвчнөр хүүхэд залуус өвдөж байгаа нь үнэн. Гэхдээ хөл хорой тогтоох тухай хүндэгдээгүй гэжээ. Улсын хурлын гишүүн Ганбаатар улсын хурлын 2016 оны сонгуульд хөдөлмөрийн үндэсний нам, уламжлалын нэгдсэн нам, ногоо нам, бүгд найрамдах нам зэрэг 11 нам хамтарч эвсэл байгуулж оролцохоор болсон тухай мэдээлэл өмнө нь гарч байсан. Энэхүү эвслийг удирдах хүнээр улсын хурлын гишүүн Ганбаатар тодорсон гэсэн мэдээллүүд хэвлэлээр олонтоо цацагдсан. Тэгвэл улсын хурлын гишүүн Ганбаатар дараах мэдээллийг Ташаа мэдээлэл хэмээн дараах мэдээллийг гаргажээ. Тэрээр хөдөлмөрийн үндэсний намыг төлөөлж 11 намын эвсэлд оролцох шийдвэрийг дангаараа гарах боломжгүй гэсэн байна. Интернетийн үйлчилгээний хурд багтаамж хөдөө орон нутагт 2 дахин нэмэгдсэн. Энэ сарын 11-ээс нийслэл хотынхтой ижил үн тариф мөрдөж эхэлнэ гэж Монголын цахилгаан холбоо компани гүйцэтгэх захирал мэдээлжээ. Америк нэгдсэн улсаас мягмар гарагт 6 төрлийн үлэг гөрүүлийн чулуужсан олдврыг Монголд буцаан өгсөн байна. Монголоос хууль бусаар хил гаргасан үлэг гөрүүлийн олдврууд Америк нэгдсэн улсын Нью-Йорк болон Юта мужуудад хураан авсан байна. Эдгээрээс хамгийн том нь Алиорам үлэг гөрүүлийн гавлын ясан байна. Уг гавлын ясыг Францаас хуурамч бичиг баримтаар Америк нэгдсэн улсад авчрах үеэр Гайлийн албаныхан хураан авчээ. Чингэлдээ Сүхбаатар дүүргийн 26 цуслангийн амандах 18216 нэгж талбарыг иргэдэд өмчлүүлэхээр болсон байна. Гэр бүлийн эрхцээний цуслангийн газрыг эзэмшдэг ногоон гэрчилгээтэй иргэд эрх баасан гарагийн 12 цагаас эхлэн эзэмшлийн гэрчилгээг өмчлөлийн гэрчилгээгээр сольж болох юм байна.